сайн байцгаана уу гэдэг. За хүүхдүүд өнөөдөр хөгжмөөрчлөлтөөр ямар тоо сурах санджуултай. Багшаа. За маань. За. Багангийн багштай баярлалаа гэж сурмаар байна. За tomorrow тэгвэл тэр дуу суртаа идэх үү? Тий. За. Үзэн байна. Алтан эмэг өөр алтан хөнжил мөнгөн хөнжил мөнгөн хөнжил дараагийнх нь эмэг мөр тавьдаг юм. яг гоо алтан дөрөө минийх өстө мундаг яг гоо алтан хотго одоо ганц юм үлдсэн тэрний үү те үннийг сонсороо гээд хоёр алтан эмэг аз дагуулдаг алтан дөрөө алтан хаанаас алтан төрсөн алтан хотго мөнгөн хөнжил нэг нь юу лээ ам сахдаг алтан бүс. Алтан эмгээ хин ямар хүүхдтэй өглөө? Абуулхан хин гэдэг хүүхдтэй өглөө? Бартан Баатар төгсөн тий? Бартан Баатар хинд өглөө? Бартан Баатар Исүхэ Баатар төгсөн. Исүхэ Баатар хинд өглөө? Өөрийнхөө хоёр хүү төгсөн шүү дээ. Тийм. Ийм гоё зүйлийн тухай манай ангийнхан үзэж байгаа. Минийхөө зураг зурсан гэсэн тий. Энэ нөгөө дуурыг ингээд бүх хүүхдүүдэд ингээд хараагаад өгсөн байхгүй. За одоо саяны түгөө гिचиг чинь хүүхдүүгээ цандаа наашаа цандаа дөрөв. За окей. За. Зөөр ингийн жилүүтэй. Тэгээ. За миний үчин Аз үлэг шам маань төгс үлэг төвд 2018 оноос эхлэж явсан. Тэ минийхөө эхлээд профессор багш анги гэж байгаад багшийнхаа ангид орж ирчихсэн тийм ээ. Санаж гэнэ үү? Минийхөө Ялгуун, Номинжин, Аз үлэг гэсэн эдгэр хүүхдэд багшийнхаа ангид орж ирчихсэн. За манай Аз үлэг шавын хувьд бол маш их асуулт асуудаг. Тэгээд гэртээ хийжсэн даалгавраа хийсэн хийгээгүйгээд шууд хийлдэг. Тийм өөрийгөө маш сайн зөв илэрхийлдэг хүүхэд. Хүүхдийг яг сурч мэдэх хүсэл тэмүүлэлтэй болгохыг бид нар зорддог. За тэрний маань жишээ бол Аз үлэг. Сая өнгөрсөн оны 20 оны 9 сарын 14-нд Аз үлгийн ээж маань яриад багшаа миний хүн нэг ийм хөрхөн шүлэг биччихлээ гэж над руу ярьсан. Өглөө бүхэн сайхнаар ухтын өдөр бүхэн шинийг сурыг гэдэг энэ үгийг ингээд уншаад явж хахад яг миний алтгааны химнэлтэд таарад юм уу надад яг тийм их шиг сонсогдоод байсан. Яг тэр өдөр би Батал догш руу шууд ярьсан. Тэг чи Монгол тэр чинь шөнийн 2 өнгөрч байгаа байхгүй юу? Тэгэхээр Батал догш хамгийн сайхан нь утсаа шууд авсан. Тэгээ би бүр ийм сэтгэл хөөрөлтэй бүр ийм зүрх бүр ингээд маш их баярлсан. Ягаад ч энэ маш тэр дороо дуу болох юм шиг уулаасаа надад яг тэгж бодогдсон. Тэгээ Батал догш тандсан чинь Батал догш багш руугаа дууг юуг нь явуулчих минийхөө шүлгийн бүтэн явуулчих гээд. Тэгээд Батал догшд 9 сарын 15-нд шүлэг маань өгөөд 12 сарын 5-нд одоо ингээд бидний Аз үлгийнхаа тухай ярьж байгаа шинийг сурандаа гэсэн энэ дуу маань ингэж бүтсэн түүхтэй. За сайн байцгаана уу? Манайтай энэ өдрийн амар гамлан айлтрая. Би хүүхдийн илч хөгжмийн зохиолч Соронзон Малдын Батбал гэдэг хүн байна. За ингээд нэгэн сайхан хүүхдэн дуу утсан тухай энэ хөрөн жижиг түүхээ ярив. Ингээд Шведийн Вант улсын Стокгольм хотод альс төрж амьд сурдаг хөөрхөн хүү Аз үлгээс нэгэн сайхан дууны шүлэг надад аяж өгөөч гэж өөрөө бас шүлгээ монголоор сайн уншиж шүлгээ өөрөө бичиж явуулсан байсан. Энэ шүлэг надад үнээр таалагдсан. Юу гэхээр надад шинийг сурыг өглөө бүхэн сайхнаар өгч өдөр үрс шинийг сурыг бид дандаа шинийг сурах хэрэгтэй гэсэн энэ чин ирмэлзэлтэй хүүхдийн өөр гой санаа өөргөн санааг гаргасан тийм сайхан шүлэг байсан. Тэгээд би бодлоо шүлгийг аваад үйл болсон гэдэг. Ер нь шүлгийн хөргөн сар аяг хий. Аяг хий тохирсон сайхан шүлэг байсан. Хүүхдийн санаа гацдаг санаа гоё. Тэгээд бодохдоо зөвхөн хүүхд дуу хийчих юм бол
хүүхдүүд дандаа ингээд шинийг сурахын төлөө шинийг сураад том болоод их зүйлийг бүтээхийн төлөө бас дуулаад байх юм болов. Хоёрдугаар болохтой одоо Монголд нөгөө дотортой хөгжим боловсрол насан туршийн боловсрол гэж юм явагдаад байна шүү дээ. Дэлхийд дээр энэ болохтой нөгөө хүн одоо хороо дээр 89 наснуу тэр болтоор дандаа шинэ юм сурж хөдөлмөрлөх хэрэгтэй гэсэн санаа бас энэ дунд одоо давхар агуулгадчихсэн шүү. Их гоё. Ихтэй нэрс томч гэсэн энийг бас сонсож чад бас хэдүүлдэхгүй гэж санагдаад тэгээд энэ дуу бүтээсэн. Өдөртөө аяа хийж чад галууга сургуулийн төвд явуулсан. Гадаа сургуулиуд бас эдгээрцэг өөрийнхөө одоо шав инх цаяа эшгэл натаа зааж өгсөн. Энэ хоёр хүүхдүүд бас төвлөрийн дугууланд явдаг. Бас авэслэгдийн хүүхдүүд байгаа. Тэгээд би Марс студийг сонгоод Марс студи уянгад би ноото өгж явуулсан. Тэгээд бас жоо санаагаа хэлээд тэгээ Марс студи уянг энэ дууг одоо хөгжмийн найруулгыг хийж чаддаг. Дуу хоол ирэмжлэг хийж ингэж энэ дуу бүтсэн түүхтэй. За энэ дууны үг амжилт хэрэгтэй одоо төгс мэдээж одоо Стокгольм хотын төгс хөлөг сургуулийн багш Зол баярын багшийн одоо юу хүсэлтээр энэ дуу ирсэн. Ингээд энэ сайхан дуу бүтсэн шүү. Энэ дууны шүлгийг зохиолсон хөрхөн хуваацууд ихтэй одоо хамгийн сайн бүхнийг Балтуурчин зөвс хүсье өрөөё. Тэгээд энэ шүлгээ төгс бэлэг төвд явдаг бүх ангийнхаа хүүхдүүдэд сургуулийн өмнөх насны бүх хүүхдүүдэд бид нар тараагаад өгсөн. Тэгээ одоо төрийнхөө дуулалын дараа шинийг сурандаа гэдэг дуугаа дуулаад ингээд нийтдээ 2 дуу дуулж сурж байгаа. Одоо удахгүй төгс бэлэг төвийн 10 жилийн ой болон төгс бэлэг төв маань өөрийн гэсэн дуутай. Ингээд төрийнхөө дуулалыг дуулаад шинийг сурандаа гэдэг Аз Зэлэг Батуул тогшоорийнхоо дууг дуулаад тэгээ төгс бэлэгтийнхаа дууг сураад ингээд нийтдээ 3 том дуутай болж байгаа төгс бэлэгтийн хүүхдүүд. Тэгээд өглөө болгон сайхнаар ухтээ өдөр бүхэн шинийг сурыг чадахгүй ч байсан чадахын төлөө мэдхгүй ч байсан мэдхийн төлөө гэж ингэж хэлсэн нь бол багшд нь үнэнхээр их таалагдж байгаа. Тэгээ яг энэ том агуулгыг хүүхдүүд олж харж байгаа нь бас их сайхан санагдсан. Тэгээд 8 настай хүү маань ингээд шинийг сурыг гэдэг энэ дууг зохиосон багшууны хувьд бол би маш их баярлаж байгаа. Хоёрт сая 20 оны 12 сарын 19-нд Стокгольм хотын хүүхдийн харшин шинжилгээ наадан болсон. Тэрэн дээр миний хүн шинийг сурыг гэдэг дуугаа дуулна гэсээр байгаа дуулсан. Дуулчаад ийм бүтээл хийсэн учраас оны тэргүүний сурагч гэдэг медалаар хүүгээ шагнасан сурагч шавьяга. Тэгэхэд бол ямар үг нь их сэтгэл татсан бэ гэхээр үнссэн байхгүй. За миний хүн ингээд улам цаашаа сайн юм хийгээрээ сайн сураараа гэсэн чинь багшаа би дахиад дуу зохионо гэж тэр тайзан дээр хэлсэн байхгүй юу. Тэгэхээр багш хүний зорилго бол бид нар яг хүн нарыг ингэж мандахын зорилготой байдаг. Тэгэхээр энэ хүүхэд бол өөрийнхөө ойлгож чадсан, би бичиж чадах юм байна, юм зохиож чадах юм байна гэдгээ сурчсан тэр цацраг нь маш их таалагдсан. Тэгээд ингээд сэтгэл хөдлөөд ерөөсөө хүүгийнхаа нэвтрүүлгийг хийх нь зөв юм байна гэж бодоод санал тавихад та бол маш сайхан хүлээж авсан. Энэ тэмээ гарахаар яг үлээ энэ дээр хамгаалж чадахгүй байгаа шүү. За. Ахад энэ мөр гарахаар яг үлээ. Ааха. Энэ хүү түлхэхээр яг үлээ. Мөр энд ороход чинь энэ хүүг зийдэх гээд байгаа ч тийм. Тий.
Тэгээд наа хүүгээ яах ёстой? Хамгаалах ёстой үстэй. Тийм. Яаж хамгаалмаар вэ? Хамгийн сайн хамгаалах арга нь юу вэ? За тэгвэл байж тээ. Цэлгээгээ хийхдээ эхлээд тэргээ бариад авчид тавиад ноёноо дээгүүр нь авчираад ингээд сэлгээ. За. Дараагийн үйл цагаан үлийн тэмээд урагшаа гармаар байна да. Хамгийн сайн газар байл л да. Тэгвэл би ингээд төлхөл яахаа. Үнэхээр ядаа яамаар байна. Тэмээгээ яахаар. Энэ хүү яах гэж байна энэ хүү? Зогсоожин тэг бас идэх гээд байгаа. Идэх гээд хамгаалж байна тий. Идэх гээд байна. Одоо яах вэ тэгээд? За буцаад авчаа. Түрүү жилийн шатрын тэмцээнээр л танилцсан шүү дээ. Нөгөө түрүү жилийн шатрын тэмцээнээр анх аз үлэгтэйгээ танилцсан. Тэгээд манай аз үлэг тэгж жоохон бага байсан. Нэг цомын минь авчаад санаж ийн үчи. Нэг цомын минь авчаад шагналын цом авчаа өгдөггүй. Хүүхэд шагнах гэжсэн цомын минь авчаад тэгж жагаад миний шав бод шатар тоглосон тий. Одоо энэ жилийн тэмцээнээр харин ороод 4-р хайранд орсон. Том авангаа алдсан тий. Дараа жил бас том аван тий. Тэгээд ингэж танилцсан. Тэгээ одоо жил орчим дунд нь зуны амралт ороод тэгээ жил сурж байгаа. Одоо шатраа гоё тоглоо сурцсан. Өшөө цаашаа гүнзгийрүүл сурах шаардлагатай. Тэгээ ер нь өсөг ирээдүйтэй манай аз үлэг тий. Сууд сурж байгаа. Тэгээд юу тоглолтоо юу май гоё сайн сурж байгаа. Одоо тэгээд ирээдүйдээ сайн шатарчин болно гэж бодож байгаа. Сайн бяцхан үзэгчтэй Time Out нэвтрүүлгийн маань шинэ оны дугаар маань инхүү эхэлж байна. Ингээд 2022 оны анхны дугаараараа бид өнөөдөр ийм хөөрхөн азтай оттой хүүхдийг урьж оролцуулаад байна. Ингээд аз баярын аз бэлэг хүү маань өнөөдөр манай студид хүрэлцэн ирсэн байна. Ингээд миний дүү найзуудтай үзэгчдтэй өөрийгөө танилцуулах уу? За. Миний нэр аз бэлэг, би 8 настай. Монгол хэлийг хэн зааж өгсөн? Золоо багш. Золоо багш зааж өгсөн үү? Тий. Монгол явж үзсэн үү чи ер нь? Монгол явж үзсэн. Үзсэн үү? Тий. Монгол очиод ямар санагдсан? Гоё байсан. Хаагур явсан. Юу нь гоё санагдав чамд? Мечиклөө явсан. За. Өөр юу санагдчихэв? Өөр яг ингээ юмэтээс ингээ гоё байсан. За энд ингээд чиний маш гоё бүтээлүүд байна л да. Тэгээд шатар тоглолт юм байна. Миний дүү чинь бас шоу эвлүүлдэг юм байна. Миний ойлгож байгаагаар тийм ээ. Чи шоу эвлүүлэхдээ хаанаас сурсан? Ээж ингээ өөрөө ингээ надад ингээ шоу авч өгсөн. Тэгээд ингээ Facebook-ээс ингээ жаад шоу яг эвлүүлдэг харсан. Ингээ түр яг миний төслөө явуулж тэгээд би ингээ өөр ингээ сурсан.
Эхлээд яг ингэ би ингэж нэмэх тэмдэг хийхдээ тэгвэл би гэж энүүдэн ингэж юм тохиол тэгээд би ингэж өөр ингэж үгүй би өөр ингээс тэгжээ. Тэгтэнтэй би ингэж өөр ингэж сольж чадна ингэж тэгсэн. За чи би фэйсбүүкээс харж агаад бол шоогоо гэд эвлүүл сурсан юм биш үү? Одоо чи хэр хурдан эвлүүлдэг бол минь эвлүүлж үзүүлбэл 2 минут хэдэн секунд. Рекорд нь 2 минут 30 секунд орчим гэсэн тий? Тий. За, эвлүүлж эхлэв штэ. Тэг бас ийм жоо байгаа. Хойлоо чи надад шатар заах уу? Тий. Тих үү? Хичин. Тий. Шатар сайн мэдгүй. За, би цагааны нав. За, тэгээ. За. Эхлээд нэрлээд явах уу тий? Тий, нэрлэж яваа. За. Энийг юу гэж байна? Наазан тэрэг. За. Мөр. Энэ. Тимэ. Бэрээс. Энэ. За, энэ. Нааза яг ижилхүү яг юм шиг. Энтэй адилхан бэрс. За. Тэгээ. Тимэ. Мөр. Тэгээд тэрэг. За. Эднэр болохоор хүүхдүүд. За. Тэрэг болохоор яаж нүүх вэ? Тэрэг ингэж очоод бас ингэж. Одоо хаашаа ч хамаагүй явж чадна гэсэн үг үү? Үгүй. За. Ингэж. Ганцхан ийм шулуун шугамар. За. Энэ морь болохоор яах вэ? Морь ингэж яах вэ? Ингэж өөр харагдана. Өөр явдаг шүү дээ. Ингэж алгасаж явах уу? Тэ? За. Энэ харин тимээ харин ингэж тимээ болохоор ташуу шугам. За, ташуу шугамар нүүдэг. Тэгээд бэрээс харин ингэж энэ яг тэрэг шиг ч бас тимээ шиг нүүдэг бэрээс. За. Гэж за. Тэг бас энэ ижилхэн тэгтээ ганц нэгээс явдаг шүү дээ. Ингэж яг энэ хоёр шиг ижилхэн. За. Наян. Нэг нэгээр. За, энэ чи энэтэй ижилхэн тий? Тэгээд хүүнүүд ганц нэг явж чадна эсвэл хоёр. Тэгтээ хоёр нөөц бол туул ганц нэг явж чадна. Тэг бас нэг явж бол туул нэг явж чадна. Тэгээд нэг ингэж ийш ингэж би байгаа бол туулаг та яг эдэж чадна. Тэгтээ ингэж явж чадахгүй шүү дээ. Тэгтээ ганц ингэж юм эдэж чадах юм бол. За. Ингээ чи миний шатрын анхны багш боллоо шүү дээ. Igen нэстэ шатар тоглож байгаагүй. Тэгээ чамаар заалгаж байна. Ингээд цаг заваа гаргаж манай студийг хүрэлцээрсэн танд баярлалаа. Өнөөдөр манай 27 дахь зочноор таны хүү буюу танай гэр бүл урагтаад ингээд бид сайхан уулзаад иж байна. Ингээд өөрийнхөө тухай үзэгчдтэй танилцуулаач. Намайг Даваасран гэдэг. Швед орн дээрээд одоо 4 дахь жил рүү орж байна. Би бол айлын том. Процент сайнгийн аж ахуйд манайх суурин байсан. Тэгээд тэнд төрөөд тентхийн 10 жилээ төгссөн. Би анх 6 онд юу шивэд 2006 онд Чехт иржсэн. Чехт 12 жил болсон. Чехт юу хийжээ? Чехт би эхлээд бол эдлийн үйлдвэрт ажиллаж байсан. Дараад нь кафетри үйлдвэрт борнод Куста гэдэг үйлдвэрт ажиллаж байсан. Тэгээд буцаад эдлийн үйлдвэрт хараад байц гэж хотод ирээд тэндээ 3 жил болоод тэгээд дараад нь төгсдөө танилцаад Пласка руу явсан.
Тэгэл 18 онд ээжигээ урьдчилахаар авчираад тэгээд ээжтэйгээ нөгөө ирээд тэгчээл ер нь буцаж очиод ер нь хөдөлсөн дээр юм байна гэл. Тэгэл ээж 2 хүүхдээ хэл сурах хэрэгтэй Монголд очиж одоо энэ 2 хүүхдийг монгол хэлнээ сурахгүй бол одоо монгол хүн биш боллоо л гэдсэн. Тэгэл битээр ээжийг явуулчаа 2 сард ээжийг явуулчаа араас нь 4 сард өөртөө бол 2 хүүхдээ Монголд орхичоод ирж энд ажиллаад өвлөн би очиж 2 хүүхдээ авсан. Ер нь бол ингээл нөгөө нэтээс айгүй хөхтөр одоо Английн тэгээд ингээд Шведийн тэгээд бас энэ Швейцар эднэр айгүй хөх тийм Монгол хэлний сургуультай гэдэг мэдээллийг айгүй хавдаг гэсэн. Тэгэл ямар гоё хүүхдээ ийм юм байх юмсан манай чект байхгүй гэл айгүй боддог байсан. Тэгэл энд ирснийхаа дараа бол хүүхдээ яг сургуульд оронгууд заастаа бүртгүүлээд өгнө гэл тэгэл бүртгүүлж өгсөн. Нэг удаа болохоор нотлын 9 сард ингээ сургуульд орсныхаа дараа юу яаж байгаа байхгүй нөгөө бомбарда гэдэг ном уншуулна гэд бүх хүүхдүүд бомбарда ном авсан байхгүй. Тэр нь монгол бичгтэй байсан. Тэгсэн чинь манай хүүхдээ тэгж байгаа байхгүй. Ээжээ энэ бичиг чинь уул нь монгол бичиг гэж штэ. Тэгээд муу санаатай хүмүүс энийг устгах гээд байгаа гэсэн. Тэгээд бид нар хайрлах ёстой гэсэн. Манай багш тэгж хэлсэн. Гэтэ би энийг мэдэхгүй байгаа. Гэтэ би энийг сурнаа гэдэг байгаа байхгүй хөөрхөн. Тэрийг багш нь хэлсэн чинь багш нь ямар хөөрхөн бүр тэр нь бүр хэвсэн. Муу санаатай хүмүүс устгах гээд байгаа гэсэн. Энэ чинь манай монгол бичиг гэсэн. Тэгээд би тааж мэдэхгүй, та мэдгүй, ээж нь мэдэхгүй гэдгсэн чинь гэтэ би сурнаа ээжээ гэдэгсэн. Хаана хүүхдүүд нь суралцж байна, ажиллаж байна? Нэг хүүхд болохоор чект сурж байгаа сая 9 сард ирсэн. Одоо хэлний бэлтгэл тавьж байгаа. Том нь хүн болохоор хөдөө ресторанд ажилладаг. Тэгээд манай 2 баг болохоор одоо тэгэл бит хоёртой сургууль цэцэрлэгтэй явал. Манайх эсвэл ихээс эсвэл би айлын том нь. Тэгээд ороо 8 дүүтэй. За. Гадаадд бас байгаа юу? Нэг дүү 50-д сурж байгаа. Нэг дүү энд байгаа. За. Энд одоо бас 10 хэдэн жил болсон. За утцсан. Нэр нэг дүү байгаа гэж ярьж байсан шүү дээ. Нөгөөдөл нь болохоор Монголд байгаа юм биш үү? Нөгөөдөл нь болохоор Монголд байгаа тэгээд. Саяхан нөгөө нэг бүр монгол хэл дээр шүлэг бичээд тэгээ тэрийг нь дуу болгож манай эрт хөгжмийн зохиолч одоо хүүхдийн дууны зохиолч Батгалд ах ая хийсэн гэж сонссон. Тэгээ тэр шүлгийг чи юу бодож яг бичсэн бэ? Чамдаа эхлэж ингэ тэр ингэж яг дуу ингэ мэдэх ингэж бодохдоо цөөлөө ингэж ээжтэй цөөлөө ингэ горын илдэхтэй цөөлөө ингэж шинэ юм сураад байсан. Цөөлөө ингэж ингэ дандаа шинэ ингэж тэр ингэ дууг хийгээд байсан. Тэгээд бас сасахны бас ингэ жоохоо ярахад байгаа цөөлөө ингэж миний дүүтэй ингэж инхрээ дүүтэй зөөлсөөр ингэ дүүтэй зориулсан тийм дуу юм уу? Тий. Тэг бас өөрөө ингэж чадахгүй болоод тэгтээ чадах хэрэгтэй шүү дээ. Тэг бас өөрөө мэдгүй болоод мэдэх хэрэгтэй. Тэгээд анд тэгэж хийсэн бас дууг. Тэгээд ардан ингэ дууссан. Тэрийг тэгээд ардан би өөрөө ингэ батсан. Шүлгийг хийгээд дөө тэгээд дөө. Одоо чи цаашдаа шүлэг дахиад зохиоё гэж бодож байна уу? Тий. Чам шүлэг таалагддаг уу? Нэг хип-хоп дуу хийн шүү. Хип-хоп дуу хийх төлөвлөгөөтэй байна уу тий? Тий, хип-хоп. Эдгээр удаа ямар учиртай бахан оноо байна л да. Тий, яг ингэж оноо авдаг ингэж сургуулаас зала багшаас тэгтээ ингэж гэртээ авч болохгүйсэн. Тэгтээ ингэж корона байсан. Тэгвэл яг ингэж мессенжээс орж ингэж хичээлээ хийж тэгээд одоо хэрэг оноо зүг онлайн хичээл хийгээд тэгээд чи ихэр сурж байгаа оноогоор дүгнүүлсэн юм биш үү? Зүг их ч н одоо ойлголоо. Зөв. Тэгээд чи бүр 1000 оноо болтол авсан ба шүү дээ тий? За бас сампин тоглодог бахны. Тий. Тоглох биш одоо боддог. Тий. Тэгтээ жоохон бартсан жоохон. Энэ одоо ямар учиртай вэ? 104-өөс.
хөөрхөн чихэр шиг бодолтой юм байна. Тий. Энэ ингэж яг ингэж дөрөс хийдэг. За дүрсээр эвлүүлдэг. Тий, энэш ингээ хараж энэ 100 хөдөлгөл байдаг. 100 янз тийм ээ. Тий. Зөв. Энэ ингэж хийсэн шээ. Тэгээ энэ зургийнхаа дагуу энийг эвлүүлт юм биш үү тийм үү? Өөрөө мэдээ хэрэгтэй ингэж яаж хийхийг. Зөв. Бас энд оюун ухаан шаардсан тийм ээ. Тий. Аз бэлэгчин шагнуулсан байгаа. Төгс бэлэг төвийн сургуулийн ангийн сурагч Аз бэлэг таныг урлаг спорт сурлагаараа анги хамт олноороо манлайлан шалгарсан тул Монголын сурагчдын холбооны дээд шагнал алтан медалаар шагналаа гэв. Тэгээ энэ жил гоё алтан медалаар шагнуулсан ба шүү дээ. Энэ одоо ингээ медаль нь байж. Медаль. Хитэ ах хитэгчтэй. Нэг агаа тэгээ бас нэг ихчээ. Нэг ихч. Тэгээ нэг дүүтэй. Тий. Анагийн харьяаг солонго. Надад Facebook байгаа бас Messenger. Би ингээ том болохтой төлөө ингээ би утас ингээ авцсан нэг шинэ утас тэгтээ наас авихаа ядсан. Одон байхдаа ингээ чек байхдаа би утас ядсан. Тэгээд тэр утас ингээ би ингээ Messenger Facebook амаар ядсан. Тэгээд ард нэг авэж ингээ туслаж хийсэн. Тэгээ бас ингэж би ингэж зургийг ингэж ингэсэн би. Бас нэдисэл. За. Зураг авахулсан. Ингэж тэгсэн. Тэгээд Facebook-ээс ингэж би гоцоор олдогдоо би ингэж бүр их тоглоом татсан. Тэгээд жоохон минутаас гатаад байгаа. Гацаад байгаа шинээр утас солиод өгөөрөө гэд би аав ээжд нь сэмээрхэн шивнэ. Тэ? Солих хэрэгтэй. Тэгээд дахиад ингээ бүр их юм татахгүй минутаас. За ажиллаад хараад янзыг. Ажил хаана танах чи? Манайх ээлход шүү. Ээлхоо? Жолоо ирдэг гэсэн үү? Тий. Склад хөлтэй ажил жижиг спринтер барьдаг. Жолооны эрэхтэй хүн бэ? Монголоос. Тий, Монголд барьдаг байж байгаа. Чехэд ирээд чехэд сууж жолооных хүн Европын хүн авсан. Машины нөгөө англилч нь юу юм танах чи? BTCT. Тэр нэг нөгөө вагон таарчлаа. Гэрлүүн бас зочных руу явж исэн. Ажил яадгийн өглөө хэдээс хэд болтол ажиллаж байна? Ажил өглөө 7-оос тэгэл ер нь яг ажиллаа дуусгаал тардаг. Хөргөлтэй хэд дуусгаал. За тэгээд орой нэг өдийд тараад тэгэл гэртээ. За очоо нөгөө тужигнаал. Ихтер хоол хийгээс тэ. Хоёр баг хүлээгээс тэ. Баг чи хэдтэй илээ? Баг 5 настай. 5 бас нэг баг юм шиг юм байна шүү дээ. Одоо ч танилцсан да. Одоо багтаа танилцсан. Одоо гэрт хийм байгаа гэж бодож байна. Гэрт одоо манайхан бүгдээр л байна. За. Өнөөдөр амарч байгаа гэртээ байна. Охин одоо ирж байгаа. За. Охин тустай амьдардаг. Том хүүч ер нь гэсэн тустай амьдардаг. Биш чигт байсан. Тэгээ чигт манай том хүүч нь 2-3 сургууль төгсөөд тэгээд дахиад энэ жил дээд сургууль аваад сурах гэсэн би энд ирж сургаад наашаа авчихсан. Одоо тэгээд хэлний бэлтгэлтэй явж байгаа. За тэгээ очиж сайхан дэлгэрүүлж бас ярина. Одоо бас яри билээс тэгээ. Тэгээ хүүтэй бол өнөөдөр манай ярьсан байгаа. За тэгээ өнөөдөр ажилтаа хэдүүлээ сайхан явна. Айгүй орой өстэй айгүй зам нийлж мэлгээд сайхан таарлаа. За одоо хэдэн бодлоо байна.
За ингээд эхлээд одоо манай телевиз үзэгчдэд өөрийгөө танилцуулахаас хоёлаа яриагаа эхлэе. Аль нутаг болсноос гаралтай, аль нутгийн хүү вэ? Ээж аав аль нутаг вэ? Мөн эцэгхээс хэдүүлээвэ сайхан тэр талаас танилцъя гэж байна. Намайг Цэцэг Балам авахта Аз2 гэдэг. Би Дундгой аймгийн Дэрэн сумын одоо 4-р багийн малчин ард Цэцэг Балам гэдэг хүний одоо 2 дахь хүү. Тэгээ манай аав ээж хоёр бол одоо Төв аймгийн Баян суманд шилжээд орчихсон. Тэнд одоо хөдөө маллаад байж байгаа. Ээж аваас одоо бид нар 9 үлээ. Дороо 7 дүүтэй, дээрээ нэг ахтай. Тийм юм байна да. Багнаас ер нь тэгэл хөдөө мал дээр морин дэл дээр багасаа хурдны мор унж хурга шиг хариулж тэгжил өссөн дөө ер нь дэрэндээ яг тэр одоогор 4-р баг одоо хүчнаар бол 2-р баг тэр бомбот барьгаад газрын чулууны хойд ерөлгийн л ар штэ манайхан ч одоо тий. Тэгэл одоо манай дэрэн сумчин тэр цамт хайрхан тэгээд тэр давстын говь одоо тэгэл тэр хавьда одоо сайхан уулава нуурстай. Би дээрээсээ 2 дахь нь манайх ч одоо 6 хүү. 6 хүүтэй. Тэгээд дээрээсээ одоо дараас нь 5 хүү. Тэгээд манай ээж чи ер нь дархан барилттай. Тий. Тэгээд одоо доор баг 3 охин. Одоо дүүнэр 2 нь хотод байна. Нэг нь Америкт байна, бус нь хөдөөл байна да. Ер нь би ч одоо 7-р ангиас сургуулиас гараад тэгэл ер нь яг одоо 2001 он хүртэл одоо яг үндсэндээ 10 жил бол өвөл зөнгөө. Тэгээд бус цагт нь бол 100 номрын цаг гэхэлэр одоо нийт ер нь бол нэг 10 гаруй жил яг адуун дээр адуумаллаж. Хурдны мөр унж юу? Хурдны мөр унлгүй яах вэ? За. Тэгээ манай аавчтай морин их дуртай. Ер нь их адуучин хүн. Эхлээд унж байла, дараа наавтайгаа нийлж уйж байла. Сум орнуудыг аймагт одоо олон бас ариг төрөө авж байла. Тэг ер нь хөдөөл мал дээр байсан л да. Тэгээд одоо би ч тэгээд нэг мотоциклоос очсон. Тэгээд ер нь жоохон би жоохон яагаад тэгээд ер нь дүүнер том болоод адуу мал харахаар одоо том болцсон учраас би тэгээд наашаага одоо Чех рүү эхэлж гараад тэгээд Чехээс одоо Стокгольм шивэдэд ирээл тэгэл. Чех руу харахад зам дардан байв уу? Бас эз таарсан уу? Аз таараад ер нь гайгүй байсан шүү. Ер нь нутгийн хүмүүсээр зурчлуулсан, ер нь сайн хүмүүс, найдвартай хүмүүсээр зурчлуулсан. Тэгээд асуудалгүй байсан. Сайхан гарч ирсэн. Чехэд хэдэн онд гарч ирсэн? Чехэд 2006 онд гарч ирсэн. За ямар ажил дээр? Чехэд 2006 онд гарч ирээд одоо Чехт ч одоо манайхан чинь одоо энэ машины дотор өрүүл ихэд гэдэг өрүүл дээр л байсан дөө. Тий, ер нь өрүүлийн үйлдвэрт өрүүл хийж байгаад яг сүүлд наашаа ирэхээ өмнөх нь тэр Arado GPS-ний үйлдвэрт 1 жил ажилласан. Ер нь бус үед нь бол ер нь дандаа 10 жил дандаа машины өрүүл хийсэн. Тий, Чехэд бол ер нь яг зав одоо энэ Стокгольм шивэдэгүүд бол харьцангуй их завтай байдаг. Одоо хагас үтэн сайндаа амардаг байх юм бол одоо 4 дахь 5 дахь 2 өдөр нь ажилласаа чөлөө авчих жишээний. Тэгэл одоо ингээд нэг 4 өдөр явхад ч одоо Чехээс хаашаагаа их ойрхон Унгар, Австри, Швейцар, Франц аль тал руу ойрхон болохоор амжаад сайхан яваад ирдэг. Тий, тэгж одоо Европоор бол сэтэд явсан. Их л орноор нь аялж явхад Швед бол хамгийн тийм ардчилсан гэдэг юм хамгийн их сайхан амьдрах диктатор орчин санагдсан. Одоо 13 онд ирж харж байгаа. Тэгээд тэрнээс хойш ер нь Швед рүү ирэх гэсэн бодол ер нь дотор байнгын байсан. Шведэд доктор илүү боломжтой. Тэгээд илүү бас одоо юу гэдэг одоо Швед илүү нэр хүндтэй учраас Шведэд сургууль төгсөөд одоо хаач дэлхийн аль ч оронд очиж ажилласан бол одоо хүлээн зөвшөөрөгдөн өндөр үнэлгээтэй. Тэр утгаараа ер нь бол Шведийг сонгосон. Чехэд одоо найз нөхөд байлгүй яах вэ? Найз нөхөд байлгүй яах вэ? Олон хүн дотор сайн хүн зөндөө байдаг. Олон сайхан найз нартай. Тий одоо тэгээд одоо Чехэд очиход одоо манай Эрдэнэ одоо байлаа гэл одоо өрүүлийн үйлдвэрт байсан. Одоо тэгэл зөндөө нэрлэх юм бол зөндөө олон хүмүүс байна. Тэгээ одоо энэ Швейцарт одоо манай Батбаяр гэж манай найз байна. Одоо
Германд манай Батбаяр бас Мегмар гэдэг одоо манай энэ тэн дээр нь олон найзууд байна. Би ер нь Европоор явхад ер нь буудал тонж нөх мөнгө хүрдэггүй шүү дээ. Дандаа найзуудаараа ингээ хоноо явдаг. Тэгээд тэр одоо Чехийн байсан тэндээс таньдаг болсон тэндээс наасаашаа явсан одоо манай олон сайхан найз нар байдаг. Тий, Шведэд ч одоо 4 жил. Шведэд одоо манай энэ ловсон чимд алтан цэцэг гэж манай одоо хамаатны ах эгч хоёр байна. Одоо энэ 2 суши ресторантай. Тэгээд энэ хоёроос эхлээд тэгээд одоо таньдаг хүмүүс байна. Одоо хамт ажиллаж байгаа манай Баяр Бат гээл найз манай сайхан хамт ажиллаж байсан Гамболд гээл найзууд байна. Одоо манай энд ойрхон амьдардаг манай их төр одоо энэ барьцааны сангиж байгаа юм. Одоо эдгээр маань одоо энд одоо сайхан ханиулж сайхан найзалж явдаг. Улсууд. Нутгийнхан байна. Нутгийнхан одоо манай энд ч одоо манай энэ Баатар сүрэн гэж одоо бас энэ барилгын компанид ажиллаж байгаа. Эхнэр нь байгаламаагаад одоо манай нутгийн хүмүүс. Ерөн зөндөө дандаа тэгээ багцуул хүмүүсд бол бас нэлээд байгаа юм л. Энд ашрамд хэлэхэд бол төгсөлөгт Төвийнхөн Золоо багш, Түмээ багш, Ариун Заяа багш энтерт бол одоо маш их талархаж явдаг гэдгээс илэрхийлье. Хүүхдийн авьяасыг ер нь цаашдаа яаж дэмжиж гэж бодож байна? Манай дундхүү ер нь төрөлхийн нэг тийм арай нэг тийм нэг содон тийм авьяастай тийм л хүүхдээ. Ер нь юмд их амарх, ямиг амарх ухаарна. Тэгээд амарх ухаарна. Тэгээд их юм сэтгэн, ямиг хурдан ойлгоно. Тийм тэгээд бас ажилсаг. Монголын цагаан сар болох гэж байна. За үүнтэй холбоотой сайхан баярын мэдлэгээ төвшүүлэх үү. Одоо өөрийн найз нөхөд ах дүү хөгсчүүл байгаа тийм ээ. Хаана амьдран суугаа хиндээ сайхан мэдлэгээ төвшүүлье гэж бодож байна. Төв аймгийн Баян суманд суугаа аав цэцэг балам ээж даштава. Тэгээд одоо дүү Батчаргал Батцоож мөнгөн цоож дашним Улаанбаатар хотод суугаа ах Баяр сайхан дүү оюун төлхөөр арднаагаад одоо тэтгэртэй сар шиндээ сайхан шинлэрээ эрүүлэнх урт насалж удаан жаргахын ёроолыг өргөж одоо Шведээс манай гэр бүлийн зүгээс сар шинийн мэдлэгээ дэвшүүлж байна. Мөн одоо Чехэд байгаа нутгийн найз гал бодрох тэгш жаргал найз Эрдэнэ найз Байла. Тэгэл одоо Швейцарт байгаа найз Бата, Германд байгаа Батбаяр, Мегмар, одоо Берлинд байгаа Бат сайхан найзуудтай одоо Шведэд хамт ажиллаж байгаа басан живийн Баяр Бат. Тэгээ бас Гамболд одоо инх төр тэгэхээр найзуудынхаа гэр бүлд нь одоо сар шинтэй сайхан шинэлж юу сансан 9 хүсэлний биелэхийн сайхан ёроол өргөё.